За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 1 сарын 6-ны өдөр байна. Хамтдаа Эхлэл номны 18-аас 20 дугаар бүлэг хүртэл уншихад бэлэн болсон байна. За 18 дугаар бүлгийг эхлээд хамт уншийе. Авраам Мамрийн царс модны дэргэд буудлаад сууршиж байхдаа нэгэн удаа өдийн халуунд майхныхаа үүдэнд сууж байтал мөнхийн эзэн түүнд дахин үзэгдэв. Авраамыг урагшаартал түүний өмнө 3 эр зогсож байлаа. Майхныхаа үүдэнд сууж байсан Авраам тэднийг харангуйтаа угтан тосхоор яаран босч өмнө нь очоод газар тултал мэхийн ёсолж эзэнтэй хэрвээ өчүүхэн миний бие та бүхний таашаалд нийцэж байгаа бол үнэн ч зарц минийхээ гэрээр саатан тухлалгүй хажуугаар минь бүү өнгөрөн гараач. Би ус авчираад өгье. Та бүхэн хөлөө угаагаад энэ модны сүүдэрт амарч байхтун. Тэр хооронд тань би та бүхэнд хүч тэнхээ сэлбэх жаахан хоол базаая. Та бүхэн үнэнч зарц минийхээ гэрт зочилсныхоо дараа аян замдаа дахин гарч болно шүү дээ гэв. Тэд хариуд нь та өөрийнхөө хэлсэн ёсоор болгохтун гэжээ. Авраам эхнэр Сарахыг майхандаа байхад нь яаран орж ирээд нэг шуудаа нарийн гурал авч зуураад талах хийгээд их гэснэ. Мал сүрг рүүгээ гүйхээр хурж очоод хамгийн тарган зөөлөн махта туглыг шилж аваад зарцаараа хурдан түргэн төхөөрүүлжээ. Ингээд тэр ааруул сүү болон төхөөрж болгосон туглын махаа аваад зочдынхон өмнө өрж дайлан тэднийг тийхүү хооллож байх оронд өөрөө дэрэгдэх модныхын сүүдэрт зогсож байлаа. Тэд Авраамаас эхнэр Сара чинь хаана байна гэж асуухт нь майхандаа байгаа гэж хариулв. Тэр гурвын нэг нь болох мөнхийн эзэн Авраамд хэлэхдээ хойтон өдийд би энд гарцаагүй эргэж ирнэ. Тэр үед эхнэр Сара чинь хүүтэй болсон байна гэлээ. Сара мөнхийн эзний ард буй майхны үүдэн зогсоод түүний үгийг сонсож байв. Тэр үед Авраам Сара хоёул хөгшрөөд насан өндөр болсон бөгөөд Сарахын эм биеийн тэмдэг нь аль хэдийн зогсож үгүй болсон байлаа. Үүнд Сара дотроо эргэлзэн инээмсэглээд би чинь хөгшин хүн, нөхөр минь ч бас хөгшин хүн шүү дээ. Тэгэхээр бид чинь яахан идэр залуусын адил янаглах билээ дээ хэмээн боджээ. Мөнхийн эзэн Авраамд хандан Сара яагаад эргэлзэн би чинь хөгшин болсон хүн, үнэхээр хүүхэд төрүүлнэ гэж үү гэж бодон инээгээд байна. Мөнхийн эзэнд хүч хүршгүй хүнд хэцүү юм би гэж үү. Тогтоосон цагтаа хойтон өдийд гэхэд би танаад буцаж ирнэ. Тэр үед Сара чинь хүүтэй болсон байна гэв. Харин Сара айсандаа болоод үнэн байдлыг үгүйсгэн би инээгээгүй шүү дээ гэсэн боловч мөнхийн эзэн үгүй чи инээсэн гэлээ. Ингээд нөгөө 3 эр тэндээс явж Содом хотын зүг чиглэхэд нь Авраам тэднийг гаргаж өгөхөөр хамт явжээ. Авраамаас асар хүчтэй агуу их улс үндэстэн бий болж түүнээс болоод даян дэлхийн бүх улс үндэстэн мөнхийн эзний ёроолыг хүртэнэ гэдгийг мөнхийн эзэн мэдэж байсан учраас би одоо хийх гэж байгаа юмаа Авраамаас нуух хэрэг байна уу гэснэ. Үгүй би нуухгүй. Энэ хүнийг би өөрөө сонгож авсан. Үүний үр дүнд энэ хүн удам угсаа гэр бүлээ араасаа дагуулan үнэн шудраг үйл явдалтай шудраг ёсыг хэрэгжүүлдэг хүмүүс болгоно. Тэгвэл Авраамд амлан хэлж байсан үгээ мөнхийн эзэн өөрөө думд нь биелүүлж өгөх болно гэв. Ингээд мөнхийн эзэн Авраамд хандан Содом Гомора хотынхны талаар асар их эсэргүүцэл гомдол би сонссон учраас тэдний үлдэж хийсэн гэм нь үхлийн муухай учраас тэд үнэхээр тийм их эсэргүүцэл гомдол гаргахаар зүйл хийсэн эсхийг нь би үзэхээр тийш явж байна. Хэрвээ тийм биш бол би түүнийг нь бас
мэдмээр байна гэв. Улмаар өнөөх ирчүүдийн хоёр нь тэндээсээ эргэн Содом хотын зүг явлаа. Харин Авраам мөнхийн эзний өмнө тэндээ зогссон хэвээр үлдэв. Тэгтэл Авраам мөнхийн эзэнд дөхөж очоод та үнэхээр үнэнч шудраг хүмүүсийг хорон муу хүмүүстэй хамт устгана гэж үү? Тэр хотод 50 үнэнч шудраг хүн байлаа гэж бодоход тэрхүү 50 хүнийг бодоод та хотыг өршөөлгүй тэр чигээр нь устгах уу? Та минь үнэнч шудраг хүнийг хорон муу этгээдүүдтэй хамт устгах ажлыг бүү хийгээрэй. Үнэнч шудраг хүн хорон муу хүнтэй хэрхэн тэнцэхэлээ? Та минь тийм л юм бүү хийгээрэй. Даян дэлхийн шүүгч та зөв зүйтэй юмыг л хийх ёстой биш үү гэжээ. Мөнхийн эзэн хэлэхдээ за хэрвээ би Содом хотоос ядаж 50 гэмгүүхэн олвол тэднийг бодоод хотыг устгалгүй өнгөрье гэв. Авраам хариу хэлэхдээ хараач та би өөрөө таны дэргэд үнс шороо мэт өчүүхэн хүн боловч бүхнийг захирагч их эзэн танд зүрхлэн үг хэлэхээр шийдлээ. Хэрвээ тэр хотод 50 арай хүрэхгүй тооны гэмгүүхэн байгаа бол 5 хүнээр цөөн байгаагаас нь болоод та бүх хотыг устгах уу гэхт нь мөнхийн эзэн. За би 45 гэмгүүхэн олвол тэр хотыг устгалгүй өнгөрье гэж. Харин тэнд зөвхөн 40 гэмгүүхэн байвал та яах вэ гэж Авраамыг асуухт нь тэгвэл тэр 40 хүнийг бодоод би хотыг устгахгүй бай хэмээн мөнхийн эзэн хариуллаа. Авраам дахин гуйж бүхнийг захирагч их эзэн минь та наддаа бүү хэлгэнээрэй. Би дахин нэг үг хэлье. Тэнд зөвхөн 30 гэмгүүхэн байвал та яах вэ гэхт тэнд 30 гэмгүүхэн байвал би хотыг устгахгүй бай хэмээн мөнхийн эзэн хэлв. Хараач та миний бие зүрхлэн байж бүхнийг захирагч их эзэн танд дахин үг хэлэхээр шийдлээ. Хэрвээ тэнд 20 гэмгүүхэн байвал та яах вэ гэж Авраамыг асуухт нь би тэр 20 хүнийг бодоод хотыг устгалгүй өнгөрье хэмээн мөнхийн эзнийг хариулсны дараа Авраам бүхнийг захирагч их эзэн минь та наддаа бүү уурлан хэлгэнээрэй. Би хамгийн сүүлчийн удаа танаас зүрхлэн гуй. Хэрвээ тэнд 10 гэмгүүхэн байвал та яах вэ гэхт нь за тэгвэл би тэр 10 хүнийг бодоод хотыг устгахгүй бай хэмээн мөнхийн эзэн хариулжээ. Авраамтай ийхүү ярьж дуусаад мөнхийн эзэн цааш явхад нь Авраамч гэртээ буцаж ирэв. За 19 дугаар бүлгийг үргэлжлүүлэн хамт уншийе. Өдөш болоход мөнхийн эзний 2 ер бусын элч Содом хотод орж ирлээ. Тэр үед Лот Содом хотын хэрмийн хаалганы дэргэд сууж байснаа тэднийг харангуутаа угтан тосгоор очоод өмнө нь газар сүгдэн мөргөж ноёдоо зүг чигээ өөрчлөн үнэнч зарц минийхээ герт зочлон очоод тэнд тухлахыг та бүхнээс гуй. Та бүхэн манад очиж хөлөө угаан амраад маргааш өглөө эртлэн босч аян замдаа гарахад болно үсттэй гэхтэн тэд үгүй ээ бид өнөө шөндөө гадаа хонно гэжээ. Гэвч Лот тэднийг улам шургуугаар урьж шалсан учраас тэд замаасаа хажуу тийш иргэн Лотынд орлоо. Лот тэдэнд зоог барин бин хийж өгөхт нь тэд эдцгээв. Гэтэл тэднийг унтаж тухлахаас өмнө хотын ирчүүд буюу Содом хотын хөгшин залуу бүх ирчүүд нэгэн ч үлдэлгүй гарч ирээд Лотын гэрийг бүслэн зогсож түүнийг дуудан. За энэ үдэш танаад ирсэн зочин ирчүүд чинь хаана байна? Тэднийг нааш нь гаргаад ир. Бид идлээд өгье гэцгээж. Лот нөгөө хүмүүсийн өмнө өөрөө гарч ирэн гэрээхийн үүдийг дарж зогсоод ах дүү нар минь би та нараас тийм хорон муу үйл бүү хийгээч хэмээн гуйж байна. Харж бай. Эр хүнтэй ингэр зөрүүлж үзээгүй 2 охин надад бий. Тэднийг би та нарын өмнө гаргаад ирье. Тэгээд та нар дуртай юмаа хийсгүй. Харин энэ ирчүүдийг л бүү хөндөөрэй.
Учир нь гэвэл тэд орон герт минь толгой хоригдохоор ирсэн зочид маань шүү дээ гэгтэн. Тэд түүнд хэлэхдээ эндээс зайлчээ. Энэ эр чинь бидний дунд цагаачилж ирсэн байтлаа одоо бүр шүүгч болох нь. Тэгвэл бид өөрийг чинь тэдний оронд идэлэхдээ 7 даруйм хийн шүү гэцгэн. Лотыг шахаж түлхэн гэрийнх нь хаалгыг эвдэхээр төгсгөлөө. Гэвч гэрт байсан 2 эр гинэт хаалгаар гараа гарган Лотыг дотогш татан оруулаад хаалгыг хав. Тэгээд гэрийн үүдэнд байгаа эрчүүдийг хөгшин залуу гэж ялгалгүй бүгдийг нь гинэт ер бусын хүчээр сохор болгоход нь тэд Лотын хаалгыг онгойлгох гэж эцэж туйлдалтай оролдоод дийлсэнгүй. Улмаараа нөгөө эрчүүд Лотод хэлэхдээ чиний садан төрлийн өөр хүмүүс энд бий юу? Өөрийн хүргэн хүүгүүд охид болон ер нь энэ хотод байдаг бүх хамаатан саднаа эндээс гадагш гаргасгүй. Учир нь энэ хотынхны тухай янз бүрийн гомдол мэдүүлгийг мөнхийн эзэн дэндүү их сонссон учраас хотыг устгахаар биднийг илгээсэн юм. Тиймээс бид одоо энэ хотыг устгах гэж байна гэв. Охтуудтай нь гэрлэхээр сүү тавьсан залуус дээр Лот очоод за хөдлөөрөө эндээс хурдан гараад зайлцгаа. Яагаад гэвэл мөнхийн эзэн энэ хотыг устгах гэж байна гэсэн боловч тэд түүнийг зөвхөн тоглож байна гэж бодлоо. Өөр цайхад мөнхийн эзний явуулсан 2 ер бусын элч Лотыг яаруулан босоор эхнэрээ энд байгаа 2 охинтойгоо аваад зүгтсугай. Тэгвэл та нар энэ хотынхны шийтгэлээс болоод хууглуулах нь байна гэсэн боловч Лот цаацсаар л байна. Тэгэхэд нөгөө эрчүүд Лот болон түүний эхнэр басгүй 2 охиных нь гараас хөтлөн авч явжээ. Учир нь мөнхийн эзэн Лотод үнэнхээр өршөөнгүй хандсан болоо. Нөгөө 2 ер бусын элч тэднийг дагуулan явсаар хотын гадна гаргав. Тэднийг тийхүү хотоос гаргасныхаа дараа за одоо та нар амь тэмцэн зүгтсгөө. Эргэж бүү хараарай. Уулын хүндийд очоод бүү зогсоорой. Уул руу шалавхан зүгтж гарсгай. Тэгвэл та нар газрын хөрснөөс арчуулна шүү гэхэд Лот. Үгүй ээ, ноёнтнууд минь. Үнэнч зарч би чинь та нарын таашаалд нийцсэн. Та бүхэн надад маш инэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж амь биеийг минь аварсан нь үнэн боловч би тэр уул руу чинь зүгтж амжихгүй. Тэгвэл очихоос өмнө сүрэлд өртөн үхнэ гэсэн үг. Харав тэр тэнд байгаа хот руу бол зүгтж амжина. Тэнд нэг бяцхан тосхон байгаа үсттэй. Би тийшээ зүгтъя. Тэр чинь өчүүхэн жижиг тосхон байна шүү дээ. Тэгвэл би амь гарч болох нь гэж хэлэхэд. Тэгвэл харж бай. Чиний хилээд байгаа тэр тосгоныг би устгалгүй өнгөрч чамд бас нэг удаа нааштай сайхан хандъя. За хурдан тийшээ зүгтсгөө. Яагаад гэвэл та нарыг тэнд очихоос өмнө би юу ч хийж болохгүй хэмээн мөнхийн эзний ер бусын элч хариуллаа. Лотынхныг тосгонд очих үед дөнгөжл нар мандж байлаа. Тосгон маш жижиг учраас цуваар буюу бяцхан гэдэг нэртэй байжээ. Гэтэл мөнхийн эзэн Тэнгэрээс Содом Гоморо хот руу гинэт шатаж буй хөхөрт гал буулган тэндхийн хотууд, тал хөндий, хот сүрэнгийн оршин суугчид, өвс ургамал бүгдийг нь устгав. Лотын эхнэр нөхрийнхэн ард явснаа гинэт эргэж харсан учраас тэр чигтээ давсан баг нь боллоо. Авраам мөнхийн эзэнтэй ярьж байсан яг тэр газартаа өглөө эртлэн очоод Содом Гоморо хотын зүг уулын хөндий дагуу харвал тэндээс зөвхөн халуун голомт зуухнаас суунаглах мэт өтгөн хар утаал багшран суунаглаж байна. ертөнцийн эзэн тэр хөндий дагуух бүх хот тосгодыг устгахдаа Авраамыг бодоод Лотын амьдарч буй хотыг устгахаас өмнө түүнийг тэндээс гарган аварсан ажээ. Лот тийхүү цуваар тосгонд удаан суухаа сайн болгоомжилсон учраас 2 охиноо аваад ууланд гарч агуйд суурьшлаа. Нэгэн өдөр Лотын том охин нь дүүдээ хэлэхдээ эцэг маань нас өндөр болжээ. Оршлонгийн зам ёсоор чи бид 2 дээр ороод ирэх эр хүн гэж энэ дэлхийд алга.
Алив хоёулаа эцэгтэй дарс өгч согтоогоод ээлжээр унтъя. Тэгвэл бид эцгийнхээ хүчээр үр удмаа үргэлжлүүлэн залгуулж болох нь байна гэлээ. Тэр оройн хоёр охин эцэгтэй дарс өгч согтоогоод эгч охин нь эхлээд эцгийнхэн өвөрт орж унтав. Лот таг согтуу байсан учраас охин нь хизээ өвөрт нь орж ирээд хизээ гарсныг ч мэдсэнгүй. Дараагийн өдөр эгч нь дүүдээ хандан за урд шөнө би эцэгтэйгээ унтсан. Өнөө өрөө хоёулаа түүн дахин дарс өгч согтооно. Тэгээд чи түүний өвөрт орж унт. Тэгвэл бид эцгийнхээ хүчээр үр удмаа үргэлжлүүлж болох нь байна гэв. Тиймээс тэд тэр шөндөө эцэгтэй дарс уулган согтоогоод бага охин нь түүнтэй унтжээ. Охин нь хизээ өвөрт нь орж ирээд хизээ гарсныг ч эцэг нь энэ удаа бас мэдсэнгүй. Тиймээс Лотын хоёр охин эцгийнхээ хүүхдүүдийг төрүүлсэн байна. Эгч охин нь хүү төрүүлэн түүндээ Моаб гэдэг нэр өгсөн бөгөөд тэр нь одоогийн Моабуудын өвөг дээдэс болжээ. Дүү охин нь бас хүү төрүүлэн түүндээ Бин Амми гэдэг нэр өгсөн бөгөөд тэр нь одоогийн Аммончуудын өвөг дээдэс болов. За үргэлжлүүлэн 20 дугаар бүлгийг хамт уншийе. Авраам сууж байсан газраасаа хөдлөн өмнө зүгийн цөлийг чиглэн нүүдэлсээр Хадиш ба Шүүр хотын хооронд сууршиж байснаа дараа нь Герар хотын орчим ирээд сууршлаа. Авраам эхнэр Сарахийнхаа тухай бусдад хэлэхдээ энэ бол миний охин дүү гэсэн учраас Герар хотын хаан Абимелех хүн явуулан Сарахыг ордондоо авчирв. Гэвч ертөнцийн эзэн Абимелехийн зүүдэнд шүн үзэгдэн харж бай. Наад авчирсан эмэгтэйгээсээ болоод чи үхнэ. Яагаад гэвэл тэр чинь өөр хүний эхнэр юм гэжээ. Тэр үед Абимелех Сарахтай хараахан ойртоогүй байсан учраас бүхнийг захирагч их эзэн минь. Та гимгүй ард түмнийг хөнөөнө гэж үү? Тэр хүн чинь өөрөө надад хэлэхдээ л энэ бол миний эмэгтэй дүү гэсэн шүү дээ. Тэр эмэгтэй ч гэсэн өөрөө энэ бол миний ах гэж хэлсэн. Хэлсэн үг хийсэн үйл минь зөрөөгүй ягаад би гимгүй сэтгэлээр л ийм юм хийж эхлэв шүү дээ гэв. Тэгэхэд нь ертөнцийн эзэн түүний зүүдэнд хариулахдаа тийм ээ. Шулуун шудрах сэтгэлээр энэ бүхнийг хийснийг чинь би мэднэ. Би өөрөө чамайг миний эсрэг гим хийхээс чинь хамгаалж байсан юм. Тиймээс ч би чамайг тэр эмэгтэйд ойртуулаагүй болно. Харин одоо чи тэр эмэгтэйг нөхөрт нь буцааж өгсгүй. Учир нь түүний нөхөр миний зарлага учраас тэр хүн чиний төлөө надаас гуйх болно. Тэгвэл чи амьд үлдэнэ. Харин чи түүнийг нөхөрт нь буцааж өгөхгүй бол амиа алдна гэдгээ мэдсгүй. Чиний гэсэн бүх хүмүүс чамтай хамт амь насаа алдна шүү гэж. Маргааш өглөө Абимелех эртлэн босоод бүх төшмөдөө дуудан энэ тухай ярьж өглөө. Төшмөд нь үүнд ихэд мэгдэн сандарцгааж. Дараа нь Абимелех Авраамыг дуудаад та чинь юу хийж байна? Би танд ямар муу юм хийсэн болоод та намайг болон хаан туусыг минь ийм ёр юм уу юм хийхэд хүргэв. Та миний хувьд хийх ёсгүй юм хийлээ шүү дээ гэл. Улмаараа тэр Авраамаас та чухам юу бодоод үүнийг хийхэд хүрсэн юм бэ гэж асуухад Авраам хариудна. Эндхийн хүмүүс ертөнцийн эзнээс айж эмээхийг огт мэдэхгүй улс учраас эхнэрийг минь авахын тулд намайг алахаас буцахгүй байх гэж би бодсон. Түүнээс гадна эхнэр минь үнэхээр миний дүү охин юм. Тэр бол эцгийн минь нөгөө эхнэрээс төрсөн охин бөгөөд сүүлдээ миний эхнэр болсон билээ. ертөнцийн эзэн намайг төрсөн гэрээс минь гаргаад тэнүүчлэн нүүдэлхэд хүрэхэд би энэ үгийг эхнэртэй хэлсэн юм. Чи надад хэр зэрэг хайртай болохоо харуулъя гэвэл очисон газар болгондоо намайг ах минь гэж хэлэх хэрэгтэй шүү гэсэн билээ гэв. Тэгэхэд нь Абимелех Авраамд хэд хэдэн хонь өхөр эрэм боол зарц бэлэглээд эхнэр Сарахыг нь бас эргүүлэн өгчээ. Абимелех түүнд хэлэхдээ за одоо нутаг орон минь таны өмнө чөлөөтэй байгаа учраас
дуртай газараа оршин сууж болно гэд Сарахад хандан харж бай. Чамайг ордондоо авчирсны бурууг засахын тулд би энд байгаа олон хүний нүдэн дээр ахад чинь 1000 мөнгөн зоос өглөө. Одоо чи гомдолгүй болсон бэз гэв. Улмаар Авраам ертөнцийн эзнээс гуйж ертөнцийн эзэн ч Абимелехийг эдгээснээр барахгүй түүний хатад болон татвар эмсүүдийг эдгэж өгөхөд тэд ч дахин хүүхэд төрүүлэх чадвартай болцгоолоо. Учир нь мөнхийн эзэн Авраамийн эхнэр Сарахаас болоод Абимелехийн ордны бүх эмэгтэйчүүдийг өргөй болгосон байжээ.